Colon брендийн TIB6342W загварын 3 ширэмтэй индукцийн тавцан билетийн ажиллагааны заврыг танилцуулъя. Хэрвээ та тавцан билетийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах болон захиалга өгөх хүсвэл тайлбар хэсэгт байгаа линкээр орно. Тавцан билетийг ашиглахын өмнө сав баглаа бодлыг нь бүрэн авч дагалан очиж байгаа вилгийг нь 25 ампераас дээш гүйдэлтэй даацын вилгээр солих шаардлагатайг анхаарна уу. Тавцан билетийг тогон залгах үед дохио дугарч удирдлагын индикатор гэллүүд 1 секунд асаад унтарна. Тавцан билетийг ажилуулахдаа эхлээд асааж унтрах товчон дээр дарж ширмээ сонгоно. Ингээд сонгогдсон ширмний халалт нь автоматар 5 дугаар түвшнөөс эхэлнэ. Энэхүү тавцан билет нь 1-9 хүртэлх түвшин халтын хүчийг нь тохируулж болно. Та халтыг нисэх тохиолдолд слайдер мэдрэгчийг баруунаас зүүн багасгах тохиолдолд зүүнээс баруун тийш гүйлгэнэ. Хэрвээ та хэлбэрээр ашиглахыг хүсвэл слайдер мэдрэгчин дээрээ дарж халтыг нь тохируулж болох бөгөөд халтын түвшин ширмний индикатор цонхонд харагдана. Ширмийг унтрахдаа ширм тохируулах үйлдэлийг давтан хийж халтыг нь тэг болгон өөрчилнө. Ширм унтарсны дараа халуун байгаа гэлтэх ээч үсэг гардаг бол ширм хурж температур буусны дараа ээч үсэг нь арилна. Хэрвээ та тавцан билетээ дахин ажилуулах шаардлага гарвал халуун ширмээ ашиглан эрчим хүчээ хэмнээрэй. Үргэлжлүүлээд танд бустер гормыг танилцуулъя. Богино хугацаанд өндөр хүчин шалгаар ширмийг ажилуулах буюу бустер гормыг төвчүүлэхдээ эхлээд ширмээ сонгоод удирдлагын дээр байрлах P үсгийн тэмдэглэгийн дээр дарна. Энэ үед индикатор цонхонд P үсэг гарна. Тухайн ширм 5 минутын турш ажиллах бөгөөд туслахтаа бустерийг төвчүүлсэн үйлдэлийг давтна уу. Үргэлжлүүлээд Flex болон төр зогсоох гормыг төвчүүлэх заврыг танилцуулъя. Flex горм нь хэд хэдэн жижиг халдын бүсийг нэг том бус болгон нийлүүлж ашиглах боломжийг танд олгоно. Гормыг төвчүүлэхдээ удирдлагын дээр байрлах Flex гормны тэмдэглэгийн дээр дараад слайдын удирдлагаараа халтыг нь тохируулна. Гормыг туслахдаа дахин Flex тэмдэглэгийн дээрээ нэг удаа дарна. Харин төр зогсоох гормыг төвчүүлэхдээ гормын төвчин дээр дарах бөгөөд энэ үед индикатор цонхонд 2 босоо зураас гарч хаалт нь төр зогсно. Гормыг туслахдаа горим тохируулах үйлдэлийг давтан хийнэ үү. Энэхүү тавцан билет нь 1-99 минутын таймертай бөгөөд та таймерыг төвчүүлэхдээ таймерын тэмдэглэгийн дээр дарж слайдер мэдрэгчээр арын оронг дахин таймер дээрээ дарж уртлын оронг тус идэвхжүүлнэ. Таймерыг хэд хэдэн ширмээр зэрэг төвчүүлэх боломжтой бөгөөд дараагийн ширмэнд таймерыг тохируулахдаа өмнөх үйлдэлийг давтна. Таймер тохируулсан ширмний халтын түвшний баруун доод талд цэгэн гэрэл асаж харагдана. Тохируулсан хугацаа дуусны дараа харгалзах ширм унтрах бөгөөд 30 секундын турш дохио дуурна. Энэ үед таймер тохируулаагүй болон таймерын хугацаа дуусаагүй ширмний ажиллагаа хэвийн үргэлжлэхийг анхаарна. Таймерыг арилгахдаа таймер тохируулах үйлдэлийг давтан хийж хугацааг 0 болгон өөрчилнө. Тавцан билетийг хүүхдээс хамгаалах түгжээг төвчүүлэхдээ та цоошны тэмдэглэгийн дээр дарах бөгөөд удирдлагын дээр LO гэсэн бичиг гарч ирснээр тавцан билетийг бүрэн цоошлогдно. Хүүхдээс хамгаалах түгжээ идэвхжсэн тохиолдолд асаах унтраах товчлуурнаас бусад бүх товчлуур идэвхгүй байдал шилжинэ. Түгжээг унтрахдаа та дахин цоошны тэмдэглэгийн дээр 3 секундын турш удаа дараарай. Энэхүү тавцан билетийн индук зочор зөвхөн ан сав тавьж ашиглах бөгөөд хавтгай оролтоор ширмний диаметртэй ижил хэмжээтэй сав суулгыг та сонгон хэрэглээрэй. Хэрэглэгч танд Colon брендийн TIB6342W загварын 3 ширмтэй индукцийн тавцан билетийн ажиллагааны заврыг танилцууллаа.